Сайн байцгаана уу? Бид нар 5 дугаар багийн өнөөдөр бид төлөвлөгөөний дагуу дархлаалжуулалт хийлээ. 1-р 10 минут бясалгал хийнэ. Бясалгал хийсний дараа манай ангийнхан 50 болж байна. Иш хүчтэй болж байна. Толгой сэргсэн, хичээл дээдвэтэй хийх санаа төрсөн. Тайвшраад унтмаар санагдсан. Дахин бясалгал хиймээр санагдсан. Стресс дэлдэг гэх мэтээр сэтгэлээ ярьж байсан. 2-р бид зөгийн балтаа ус уусан. Хүүхдийн дархлаа дэмжих хамгийн чухал нь хангалттай шингэн уух явдал юм. Ус нь биеэс хор бөцөг гадагшруулж биеийн температурыг зохицуулдаг. Уухын тулд бид усаа буслагсан. Бүлээн усандаа балаа найрсан хүүхэд бүр нэг удаагийн аяг хэрэглэн усаа амтрахын усаа зөгийн балтаа усна. Зөгийн бол маань ийм болон ач тустай. 3-р тойроо дав гэдэг хөгжинт тоглоом тоглосон. Хөгжинт тоглоом тоглосноор дархлаа дэмжигдэж эрч хүчтэй сэргэлэн цовоо болсон. Өнөөдөр манай анги 100% эрсдэлтэй байсан. Дараагийн дархлаачлалтаар уулзцай. Баярлалаа.